За манай төсөл бол 2009 оноос Швейцарын ард түмний хөрөнгө оруулалттайгаар Монгол улсын 21 аймаг нийслэлийн 3 төрх сум дундын эмнэлгүүдэд энэ түүхний хит аваа скрининг онцлогыг эхлүүлсэн байна. Одоо ингээд 15 дахь жилдээ явагдаж байгаа. За бидний дараагийн төслийн маань дараагийн 2 дахь шат болох энэ дүүргийн эмнэлгүүдэд төвлөрлийг сааруулах зорилгоор энэ онцлогыг эхлүүлж байгаа. Тэгэхээр энэ дүүргийн эмнэлгүүдийн хэмжээнд хамгийн түрүүнд эхэлж байгаа анхны эмнэлэг гэж хэлэхэд болно. Сонгон хайханд өгсөн дүүргийн нэгдсэн эмнэлэг. За манай төслийн зүгээс бол хитавь аппарат болон нэраа үйлчлэгийн ор, за тэмдээ дүүр хитавь аппараттайгаа холбогддог бүх шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандсан байна. Тэгээ сонгон хайханд дүүргийн нэгдсэн эмнэлгийн 7 эмчнэр бол яг Европын стандартаар сургагдаад одоо энэ манай Монгол улсын сонгон хайханд дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр Европт яаж энэ онцлогоо явагддаг яг тэр стандартын онцлогоонууд явагдана гэсэн. Манай орны хувьд бол 15 жилийн өмнө бол энэ онцлогыг хэрэглэдэг байсан. 2009 оноос эхлүүлээд энэ хитавь онцлогоо буюу эхо онцлогоо гэсэн хүүхдэд хамгийн хоргоо хийхэд амархан хямд төсөр энэ онцлогооны аргыг хэрэглэж эхэлсэн. За энэ онцлогооны аргыг хэрэглэж эхлэхдээ бол анх манай улсад энэ манай төслийн удирдагч Томас Бауман гэдэг хүүхдийн эмч байгаа. Энэ хүн одоо аяллаар явж байхдаа Монгол улсад байгаа хүмүүсийн эмч хүний хувьд харахад бол энэ түүхний дутуу хөгжил мултрал гэдэг юм нь болохоор илүү нүдэнд нь туссан байна. За тэгээ үүнээс үүдээд 2009 оноос эхлүүлээд бид нартай холбогдоод энэ төслийг эхлүүлсэн. За одоогор бол бид нэр 500-аас 600 мянган хүүхэд онцлсан онцлогоондоо хамруулсан байгаа. За тэндээс 5-аас 6 мянган хүүхдийг тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилсан сэргийлсэн байгаа гэсэн. Тийм төрх эмнэлэгт төрсний дараа 24-өөс 48 цагийн дотор түүхний хитавь онцлогыг бүх төрх эмнэлгүүдээр хийгээд за тэнд хэрвээ эмгийг онцлогдсон тохиолдолд давтан хяналтыг одоо энэ манай дүүргийн эмнэлэг маань хийгээд цааш нь үргэлжлүүлээд явна гэсэн. Тэгэхээр энэ ингээд нэлээд цогц систем болоод цааш өргөжөөд явж байгаа. Тэгэхээр одоо Монгол улсын хүүхдүүдийг одоо тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлээс нэг хүүхдийг ч гэсэн үлдээхгүйгээр урьдчилан сэргийлэх гол зорилго маань ингээд цаашаа хэрэгжээд явж байна гэсэн. Тэгээ насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болно гэсэн. Ер нь тулгуур эрхтэн гэдэг учраас хүүхд явж чадахгүй л гэсэн. Тэрнээс урьдчилан сэргийлж байгаа гэсэн. За ер нь бол энэ түүхний энэ гаж хөгжлийг дутуу хөгжлийг илрүүлэх скрининг чухал. За энэ дээр бол манай амарч газруудад яг хийгдэж байгаа. За манай нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллага болох дүүргийн эрүүл мэндийн төв нэгдсэн эмнэлгүүдээс анх удаа сонгоны нэгдсэн эмнэлгүүдээр энэ тусламж үйлчлэгийг одоо нэвтрүүлж байна. За ер нь бол хамгийн бага одоо эхний 3 сар хүртэл энэ үед бол түүхний энэ дутуу хөгжлийг оншилж цаашдаа эмчлэх нь чухал ач холбогдолтой байдаг. Нийт хүүхдийн ойролцоо нь 10-аас 15% нь ер нь ийм дутуу хөгжилтэй байх юм бол магадaltaй юм статистик үзүүлэлт бол байгаад байгаа. Энэ өөрөө эргээд тухайн хүүхдийн амьдралын чанарын асуудал байна. Сонгон хайханд нэгдсэн эмнэлгийн за амлалтоор нэг цагт одоо хүүхдийн түүхний үений за эрт үеийн одоо онцлогоо дутуу хөгжил мултралыг онцлох чиглэлээр ийм үйл ажиллагаа одоо нэгдэж байна. Нэгж эхлэж байна. За түүхний үеийг одоо хитавь одоо аппарат буюу эхо аппаратаар мултрал одоо байна уу одоо дутуу хөгжил байна уу гэдгийг онцлсноор одоо нөгөө мултралаас нь хүүхдийг одоо урьдчилан сэргийлнэ л гэсэн зорилготой байгаа. За энэ үйл ажиллагаанд болохоор 0-оос 1 насны одоо хүүхдүүдийг хамруулна. За мөн давтан үйлчлэг хийгдэж болно. Хяналтын бас үйлчлэгүүдийг хийж эхэлж байгаа. За SMOF төсөл гэдэг одоо энэ том төслийн хүрээнд одоо энэ үйл ажиллагаа маань одоо өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Одоо өмнө нь чаддгүй байсан. Одоо ийм түүхний дутуу хөгжилтэй мултралтай хүүхдүүд бүгдээрээ яг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвдөр одоо яг төвлөрж үзүүлж хяналтанд орж эмчилгээндээ явдаг байсан. За өнөөдөр одоо манай сонгон хайханд нэгдсэн эмнэлэгт энэ үйл ажиллагааг ихснээр одоо төвлөрлийг сааруулах одоо маш том ач холбогдолтой л гэсэн. Тийм сонгон хайханд дүүргийн болон харьяалал харилцахгүйгээр 0-оос 1 насны хүүхдийн за түүхний үеийн дутуу хөгжил мултралыг яхаа онцлогоо шинжилгээ хийнэ л гэсэн.